гишүүн Виктор Соболевны хэлж байгаа. Тэгээ бид нар ерөнхийдөө энэ байлдаан 30 хоног зогсоочих юм бол бид нар зүгээр украинчуудад бэлэг өгч байна. Фашист украинчуудад бэлэг өгч байна. Тэ? Ягаад вэ гэх юм бол энэ хугацаанд тэд нар буцаагаад regroup хийн. Өнөөдөр өглөө Жидда хотод Сауди Араби улсад юу болсон бэ гэх юм бол Орос, Украин, Америкийн их тайвны чуулган. За өмнөх чуулганыг та санаж байгаа юм бол цагаан ордон дотор болж исэн. Ямар үр дүн гарсан бэ гэх юм бол disaster. Америк, Украины хоёр ерөнхийлөгч хоорондоо маргалцсан цагаан ордон дотор тийм баахан хэвлэл мэдээлэл дэлхийн тайзан дээр ерөнхийдөө хэрүүл хийсэн. За иймэрхүү муу үр дүн disaster дахиад гарахгүй тулд Америкчууд энэ удаад юу хийсэн бэ гэх юм бол энэ уулзалтан дээр Зеленскийг оролцуулаагүй, дуудаагүй. Ерөнхийдөө тэр хүнийг та нар энэ чуулган дотор оруулахгүй шүү. Дахиад disaster болж магадгүй. За нэмээд энэ чуулган болохоос өмнө Дональд Трамп ерөнхийдөө хөшөөргөд бэлдээд Зеленскийн гарыг бас тодорхой хэмжээнд мушгсан. Ямар мэдээлэл зүн тэ бодит ерөөсөө биш зүгээр худал мэдээлэл тарааж байгаа хгүй Трамп талаас хөшөөргийн гарын нэмээд бацхын тулд. Trump will not resume military aid to Ukraine until Zelensky leaves the presidency. Зеленский ерөнхийлөгч алтан тушаалаас буух хүртэл бид нар Украиныг дэмжихгүй гэсэн эвгүй мэдээлэл явуулсан. Яг тэгж байгаа юм бэ гэх юм. Хөөе Зеленский энэ удаадаа томоотой байгаарай. За Европчууд бас нүүдлээ хийсэн. Номер 1 Макрон хэд уулзсан бэ гэх юм бол 30 Европ орны төлөөлөгчтэй уулзсан. Ямар төлөөлөгч бэ гэх юм бол цэргийн албан хаагч нар, генералууд. За тэдний Coalition of the Willing тэг Европыг хамгаалах хүсэлтэй холбоо гэж нэрлэе л та. Тэ хүчээ нэгдээд ерөөхдөө бидний дуулцж байгаа шүү. Европын төлөө тэмцэхэд бэлэн, Украины төлөө бас тэмцэхэд бэлэн энэ ямар сигнал юм бэ гэх юм бол Орос руу, Америк руу, Украин руу сигнал явуулж штэ. За чуулган болохоос өмнө Америкчууд юу буцаагаад сэргээсэн бэ гэх юм бол нэгдүгээр зэвсгийн хангар нийлүүлэлтийг буцаагаад эхлүүлж байгаа. За нэмээд өнгөрсөн 7 хоногт тасалсан тэр тагнуулын мэдээлэл, тэр сансрын зураг, intelligence тийм тэр байлдааны талбай дотор юу болж байгаа юм бэ? Тэр мэдээллүүдээр эргүүлээд хангаад эхэлсэн. Яг гэх юм бол өнгөрсөн 7 хоног тэр мэдээлэл байхгүй байсан учраас Америкийн тэр тийм тусламж байхгүй байсан учраас Курск тийм Украин даяар ерөөхдөө маш хүнд цохилт авсан. За энийг буцаагаад эргүүлсэн. За тэгээд Марко Рубио хамгийн түрүүнд очсон шүн Жидда хотод очоод тэрний өмнө юу болсон бэ гэвэл Украинчууд Америк талын тавьж байгаа саналыг бүрэн дэмжсэн. За өөрөө ямар нэг санал тавихгүй байгаа Америкчуудын тавьж байгаа саналыг Украины удирдагч төлөөлөгч нар тэрчгтээ ерөөдөө дэмжсэн, зөвшөөрсөн. Нэмээд Зеленский цагаан ордон Дональд Трампаас уучлалт гуйсан. Бас нэг нөхцөл байсан тийм албан ёсоор олон нийтийн өмнө уучлалт гуйгаарэ. Тэр алхмыг Зеленский бас хийсэн. За Америкчуудын тавьж байгаа санал нь яг юу юм бэ? Номер 1 30 хоног байлдахгүй байя. За тэгээ энэ хугацаанд энэ 30 хоногийн дотор илүү наривчлсан төлгөө хилцлээ ярилцъя. Ерөнхийдөө хүн өөхөө боли, байлтахаа боли, алдцгаа боли номер 1 шат. Ер нь бол тэр дэмжлэгүүдээ буцаагаад сэргээсэн хөшөөрөг. За тэгээ юу ярьж байна гэвэл тий Украины ерөнхийдөө урт хугацааны хамгаалалт, батлан даалт гэх мэтчлэн. За нэмээд Оросуудаас ерөнхийдөө нөхцлүүдийн сайн сонсомоор байгаа. Гэхдээ өнөөдөр юу болсон бэ гэвэл Оросын талыг нэг сайн сүртэй одоо сонсоогүй. Тэдний ээлж болоогүй. Өнөөдөр юу ч гэсэн Украин, Америкийн тал за бид нар ийм саналтай байгаа шүү. Тэр саналуудаа албан ёсоор Оросуудад өгсөн. За энэ ивент энэ чуулган болоод дуусны дараа Марко Рубио Америк улсын гадаад хэргийн сайд тийм ерөнхийлөгч Трамптай баярлаа. Crown Prince одоо хунтаач Мухаммед бин Салман Сауди Арабын удирдагч баярлаа. Амжилттай ерөнхийдөө энэ чуулган дууслаа. Тэгээ хамгийн сүүлийн өгүүлбэр юу юм бэ гэх юм бол the ball is now in Russia's court. Юу юм бэ гэх юм бол одоо бөмбөг Оросын талбай дотор байгаа. Дараагийн нүүдэл Оросуудаас гарнаа. Бид нар юу ч гэсэн украинчуудыг зэгцэлсэн. Тэ бид нар одоо бүгдээрээ нэгдсэн хоолоогоор энэ саналыг тавьсан. За тэгээ энийг хүлээн зөвшөөрөх юм уу? Хүлээж авах юм уу? Оросуудын шийдвэр болж байгаа. За. Ending this war once and for all. Today we made an offer that the Ukrainians have accepted, which is to enter into a ceasefire and into immediate negotiations to end this conflict in a way that's enduring and sustainable and accounts for their interests. За тэгээ өнөөдөр энэ чуулган таад ингээ анзаарч байгаа юм бол Орос талтай тийм амар ач холбогдолтой биш. Хамгийн том уулзалт юу болсон бэ гэх юм бол Америк,
Украины тал хоорондоо уулзсан. Яг гэвэл өмнө нь уулзахдаа ерөөхдөө бүр ингээд тесрээд задраа явцсан. За тэрийг одоо буцаагаад цэгцлэн тэгээ Марко Рубио юу гэж хэлж байна гэх юм бол окей бидний Оросуудад өгч байгаа саналыг Украин тал хүлээн зөвшөөрсөн энэ дайм байлдааныг хуурдхан шиг зогсооё инх таймны төлөө. Their security, their ability to prosper as a nation. I want to personally thank, we both want to thank the Kingdom of Saudi Arabia, His Majesty, for hosting us, for making this possible. They've been instrumental in this process, and we're very grateful to them for hosting us here today. And hopefully we'll take this offer now to the Russians. And we hope that they'll say yes to peace. The ball is now in their court. And but again, the president's objective here is number one, above everything else. He wants the war to end. And I think today Ukraine has taken a concrete step in that. Тэгээ ялж ирэх юм бол окей, украинчуудаа уулзсан, хүлээн зөвшөөрсөн. За тэгээ бид нар нэгдсэн хоолоогоороо, нэгдсэн саналаараа энийг одоо Оросуудад өгж байгаа. За тэгээд бидний хүсэл юу юм бэ гэх юм бол Оросууд энийг хүлээн зөвшөөрөөсэй. Тэдний талбай дээр одоо бөмбөг байгаа шүү. Оросын тал одоо нүүдэл хийнэ. Хөөе, энэ бичлэгийн доор нэг линк байгаа. Linktree Edrot гэсэн нэртэй. Тэрнээрээ чи дарчин бол миний ном, миний сургалт, миний үйлчлэгээ автомата гэж юу юм бэ? Өндөр өгөөчтэй мэргэжлийн төвшөнд хөрөнгө олт хийгээд зөвлөгөө авмаар байгаа юм бол нэг доор нь тэрнээс авах боломжтой. За линкэн дээрээ дараад холбогдорой. Одоо контентээ өргөжлүүлье. So Donald Trump Vladimir Putin, yeah. I want to get, look, that's the other, it takes two to tango, as they say, right? So hopefully he'll also agree, and I really think that would be 75% of the way. The rest is getting it documented and, negotiating. Put it ярьсан. It takes two to tango гэж байгаа юм заа. Энэ хэлцэл бүтхийн тулд ерөөхдөө хоёр тал хоёулаа хоорондоо ярилцах хэрэгтэй. За бид нар ерөөхдөө энэ саналыг дамжуулсан, өгсөн. За тэгээд энийг юу ч гэсэн бидний анхны 30 хоногийн гих мэд шин саналыг хүлээн зөвшөөрчих юм бол бид нар арга инх таймны төлөө 75% орчноо. За тэгээд энэ 30 хоногийн хугацааны дотор тэр бичих цаасны ажил наривч юмнуудын арт бас гарч болно. Land positions etc. So you'll talk to him this week? I think so, yeah. Тэгээд газар нутаг талбай юу өгөх юм, юу авах юм гих мэд шин. Энэний дараа Европчууд ерөөхдөө бүгдээрээ бөөнөрөө бас tweet явуулсан, экспост явуулсан. Тэгээ бүгдээрээ яг адилхан юм хэлж байгаа. The ball is in Russia's court. Ursula von der Leyen. Kaja Kallas. Disaster юм ихтэй. The ball is always бөмбөг үргэлж Оросын талбай дотор байгаа шүү. За Macron. The ball is now clearly in Russia's court. Бөмбөг бол маш тодорхой. Оросын талтайгаа шийдвэр нь юу юм бэ гэх юм бол Оросын талбай дотор байгаа. Инх тайвны төлөө дараагийн алхам хэн хийх ёстой юм бэ гэвэл Оросууд хийх ёстой. Нэр юу хийж байна гэх юм бол англиараа жоохон gaslighting хийж байна, тийм ээ? Ямар стратеги юм бэ гэх юм бол окей, бид нэр ерөөхдөө одоо ажиллаа хийцэн. Тэгээ бид нар ерөөхдөө одоо энэ дайныг зогсооход бэлэн. Украинчууд бас энийг хүлээн зөвшөөрсөн. Бид нар одоо саналаа өгсөн. За та нар яг яах юм бэ? Жоохон эйгүү. Яг гэх юм бол Оросууд Путин юу хэлсэн бэ гэвэл энэ ceasefire гэсэн байхгүй. Байлдааныг зогсоохгүй. Яг гэх юм бол Украин Орос өмнө ч гэсэн 2 удаа ийм байлдаанаа төр зогсоох гэрээ хэлцэл хийсэн. Гэхдээ тий НАТО руу орно өршлүүлээд ярьж исэн. Ерөнхийдөө эцсийн шийдвэр юусэн гараг. Өмнө зүгээр цаг хугацаа хожихын тулд тий цэргийн албаа эргүүлэн сэргээхийн тулд илүү их зэвсэгтэй болохын тулд тий өөрөөхөө байлдааныхаа нөхцөл байдлаа тий сайжруулахын тулд нөгөө Украин тал цаг хожиж исэн болохоро Путин юу хэлж исэн бэ гэвэл энэ удаа ceasefire байхгүй. Байлдаан зогсохгүй. Байлдж явах үедээ ч гэсэн хэдүүлээ энэ хилцэл дээр ажиллана. За тэгээд Путинийг бас ойлгох ёстой, Оросыг бас ойлгох ёстой. Яг гэх юм бол эдгээр одоо ялж байгаа. Курскийн баг тэрчтэй алдсан талбайг тэрчтэй авж байгаа. За тэгээд тэр 4 районыг баг бүтнээр нь өмчлөх гээд одоо ерөөхдөө алхмууд нь хийж байгаа. Тэгээд энэ чуулган болж явах үедээ бас Орос талаас ямар мэдээлэл ирсэн бэ гэх юм бол тэр нөгөө 30 хоногийн ceasefire тэгээ байлдаан зогсох нь unacceptable хүлээн зөвшөөрөгдөхөөргүй. За энийг хэн ярьсан бэ гэх member of Russia's Parliament's Defense Committee баталгаа хамгаалтын яам байнгын хорооны гишүүн Виктор Соболев энийг хэлж байгаа. Өөрийнхөө хөв үзлээс тий. Тэгээ бид нар ерөөхдөө энэ байлдаан 30 хоног зогсоочих юм бол бид нар зүгээр украинчуудад бэлэг өгж байна. Фашист украинчуудад бэлэг өгж байна. Тий. Ягаад гэх юм бол энэ хугацаанд тэд нар буцаагаад regroup хийн, зэргүүдээ жоохон амраан, зэвсгүүдээр хангана гэх мэт шин. За тэгээд ерөөхдөө өргөжлүүлэн байлдах, тий, завсарлага өгнө гэсэн үг. Тийм учраас бид нар энийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүний хувийн үзэл бодол гинэ. Гэхдээ мэдээж ийм генерал цэргийн албан хүн
цаанаасаа зөвшөөрлгүй ийм угаасаа ярихгүй л ах л та. Оросын нөхцөл нь яг юу юм бэ? Юу бүрдчихэж ерөөхдөө энэ инх тайван бий болох юм бэ? Орос тал Владимир Путин энийг өнгөрсөн жилийн 6 сард маш тодорхой хэлжсэн. За тэгээ энийг сонсгоё. Эти условия очень простые. Украинские войска должны быть полностью выведены из Донецк областаса, Луганской народных республик, Луганскаса, Херсонской и Запорожской Херсонаса, тат Причем, обращаю Запорожье. внимание, именно со всей территории этих регионов в пределах их административных границ, которые существовали на момент их вхождения в Украину. Как только в Киеве заявят о том, что готовы к такому решению и начнут реальный вывод войск из этих регионов, также Энэ дөрвөн аймаг областаса гарах ёстой. Тэр шийдвэр аль биесээр мэдэгдэх ёстой. Тэгээ тэр областуудыг чөлөөлөх алхмуудаа хийх ёстой номер 1. Хоёрдугаарт официально уведомят об отказе от планов вступления в НАТО, с нашей стороны незамедлительно, буквально в ту же минуту, последует приказ прекратить огонь и начать переговоры. Хоёрдугаарт НАТО руу орохоо зогсоо. Аль биесээр ямар мэдээлэл гарах ёстой вэ гэх юм бол Украин улс хизээж НАТОгийн гишүүн болохгүй шүү. Энэ хоёр нөхцөл биелэгдчих юм бол 1 секундын дотор бараг байлдаан зогсноо. Тэгээ хилцэл эхэлнэ. Повторю, мы это сделаем незамедлительно. Ямарч хоцрол байхгүй шүү гэж итгэж болох юм уу гүм үү харах ёстой тийм. Естественно, одновременно гарантируем беспрепятственный и безопасный отвод украинских частей и соединений. За. Тэгээ энийг хийх юм бол ерөөхдөө цэргүүдээ татна, хүмүүсээ татна, аюулгүй байдлыг баталнаа. Тэ хүмүүсээ аюулгүй татаад гаргаа амлж ин шүү. Путин ичж болох юм уу гүм үү харах ёстой. Тэ. За, тэгээ энэ дөрвөн област бол байхгүй. Тэгээд ингээ харах юм бол Европын талыг харах юм бол зэвсэг тэ улс төрийн байдал харах юм бол англичууд энэ байлдааныг дэмжихгүй байгаа, францчууд энийг дэмжихгүй байгаа, германчууд энийг дэмжихгүй байгаа, ерөөхдөө хинч дэмжихгүй байгаа. Америкийн ард түмч гэсэн энийг дэмжихгүй байгаа. Дахиад мөнгө тийшээ явуулах мөнгө байхгүй. Европ эдийн засгийн хүнд байгаа. Тэгээ цагаачлаар дүүрсэн гэх мэт чи Европт ерөөхдөө өөр асуудал байгаа хаа. Тэгээ миний зүгээс юу бодож байгаа юм бэ гэх юм бол энэ сайн үр дүн. Юу ч гэсэн яриад эхэлсэн. Хоорондоо ерөөхдөө нөхцлүүдээ ил тод болгож байна. Хоорондоо уулзж байна. Би чамтай муудсан тиймэрхүү харилцаанаасаа одоо гараад юу гэсэн амнаасаа инх тайвны төлөө юм гарч ийн чихэн дотроо бас сонсоод шингээгээд авч байна. Энэ бол сайн мэдээлэл гэсэн. За тэгээ орсчууд энэ дээр за тэгээ магадгүй орсууд энийг татгалзч магадгүй тий. Путин зүгээр яг адилхан энийг давтаа хэлж магадгүй. Гэхдээ эхлээд сонсох ёстой. Америк, Европ, Украин инх тайвны төлөө анхны алхмаа хийсэн бүр маш сайн мэдээлэл. За энэ бүтээсэ.